Одоо цагт ихэнх брэндүүд үйлдвэрлэж буй машиныхаа хөдөлгүүрийн багтаамж болон цилиндрийнхаа тоог багасгаад аль болох хуванцар, аль болох хөнгөн таналттай машин хийдэг болсон цаг үед Япон брэнд дундаас нэг брэнд яг бүгдийг эсрэгээр нь хийж байгаа. Гадныхан бүр Япон BMW гэж нэрлэдэг байгаа Mazda CX-9 бусад Япон кроссовердоос яг юугаар ялгаатай, ямар онцлогтой хэдүүлээ мэдээ шинэхэн булангаараа хамтдаа ярилцъя. Одоо цагт машины дизайн дээр хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол ямар нэг байдлаараа хятад машинтай адилгүй харагдаж гэнэ үү гэдэг нь их чухал байдаг. Яг гэх юм бол бүхэл машины дизайн ерөнхийдөө нэг ойролцоо, бүгд нэг хятад машинтай ойролцоо шиг юм. Тэгээ сүүлийн одоо гарч иж байгаа машинууд хятад юм уу эсвэл яг өөр машин юм уу гэдэг ялгахад хэцүү болчихдог. Харин Mazda дээр хаанаас нь ч харсан ямар ч хятад машины дизайн үнэртдэггүй, ханхалтгүй, өөрийн гэсэн нэг тийм гоё характераа хадгалж чадсан байгаа CX-9 дээр. Энэ нь бол нэг том амжилт гэж би хардаг. Тэгээ нөгөө өмнөх загварын CX60 бодох юм бол CX60 чинь 5 оны судалтай, CX9 чинь 7 оны судалтай байгаа даа шүү дээ. CX60-ыг бодох юм бол илүү өргөн, илүү бандарт, илүү эрэгтэйлэг шинжтэй болчихдог. Тэгээд яг нэг сайн ингээ ажиглаад харах юм бол яг нэг поз авцсан, үсрэхэд бэлдэж байгаа ирвэс шиг юм шиг. Айгуу дизайн дээр их гоё гарч ирсэн гэж би бол хараад байгаа. Тэгээд тэрнээс гадна хүмүүс нөгөө хэмжээг сонь санагдаж байгаа. Хэмжээг нь юутэй зөвлөж болох вэ гэхээр одоо бидний одоо хамгийн сайн мэдэх Land Cruiser 300-аас урт, 300-аас өргөн, мөн тэнхлэх хоорондын зайн 300-аас хол гэсэн. Мэдээж 300-аас наамхан гэсэн. Тэгэхээр одоо нэг зайн дээр ерөнхий баримж байгаа бол ингээд ойлгочих болно. Машины дугуун дээр CX-9-ийн дугууны хувьд надад таалагдж байгаа бас нэг гол юм байгаад байгаа. Үйлдвэрээс гарч байгаа эрзмэр нүүштэй 275, 45, 21 гэсэн дугуйд гарч байгаа. Одоо бусад Япон энгийн кроссоверуудын дугууны эрзмэрийг бодоод үзэх юм бол 235, 50, 21 мөрний гэсэн л дугуйтай гарч байгаа. Тэнгүүд яг бусдыгаа бодох юм бол нэлээд өргөн дугуйтай. Одоо энэ BMW X7-тай яг адилхан байгаа дугууных нь эрзмэр. Тэгээ бодоод үзэх юм бол ерөөдөө ямар хуу перформанс төрлийн машин гарч ирсэн бэ гэдэг нь дугуунаас ер нь хэлдэг. Дугуун машиныхын дугуй өрсөх тусам ерөөдөө перформанс машин л өгч идэг. Тэгэхээр машиныхаа дугуунд ялангуяа CX-9 дээр маш их ач холбогдол өгсөн нь эндээс харагдаж байна. Харин CX-9 дээр дараагийн нэг маш сонирхолтой юм. Өмнө хэрвээ манай хийжсэн CX60-ын бичлэгийг үздэг байсан бол мөн бусад нөгөө Япон кроссоверуудын тухай би ярихдаа юу гэж ярьдаг байсан бэ гэхээр дандаа жижиг тэрний суурин дээр үйлдвэрлэгддэг гэсэн юм бол ярьдгийг бас үздэг хүмүүс мэдж байгаа. Харин CX-9-ийн хувьд болон CX60-ийн хувьд яасан бэ гэхээр явх үдэнгийн бүтцэн хойноо өтгөгчтэй машины суурин дээр үйлдвэрлэгдсэн байдаг. Гэтэ энийг хүмүүс нь хойноо өтгөгчтэй машины суурингууд хойноо өтгөгчтэй юм уу гэж ойлгоод тийм бол биш. Байнгын 4 дуу өтгөгчтэй. Хойноо өтгөгчтэй машины үндсэн суур бүтцэн ямар байдаг вэ гэхээр уртлын амортизатор нь дээд гартай, доод гартай, дээд өндөгтэй болоод байдаг. Бусад нөгөө энгийн кроссоверууд болохоор дандаа зүгээр дан амортизатор байж идэв шүү дээ. Энэ дэр бол тийм биш. Ерөнхийдөө том SUV шиг эсвэл нөгөө хойноо хөтлөгчтэй седанууд шиг одоо Crown GS-мэс ийм бүтцтэй байдаг. Хойдолтой олон татвархтай амортизаторын шийдэлтэй байдаг. Тэгэнгүүт ерөнхийдөө машины явдал одоо бие авч явж байгаа байдал нь нэлээд тийм зантайгаа наалдсан намблан мэдрэмжийг төрүүлж идэг. Тэр нь бол өөрийнх нь хувьд одоо Mazda-ийн хувьд маш том онцлог болоод байна. Яг энэ онцлогийн дагуу Германы одоо Benz BMW-нууд X5, X6, X7 ч гэдэг юм уу. Эсвэл Benz-ийн GLE, GLS гэх мэт загварууд адилхан кроссовер мөртлөө яг энэ платформын дагуу бүтцийн дагуу үйлдвэрлэж идэг гэсэн. Тэгэхээр нэг осондоо нөгөө хүмүүсийн Япон BMW гэж яриад байгаа нь бас энэтэй шууд хамааралтай болчихж байгаа. За тэгээ CX-9-ийн хамгийн одоо чухал сэтгэл догтлуулсан нэг зүйл бол үүний хөдөлгүүр. Яагаад сэтгэл догтлуулсан бэ гэдэг байгаа гэхээр одоо үед нөгөө бүхэл машин үйлдвэрлэгч брэндүүд хөдөлгүүрийнхаа тоог багасгаал, тэгээ цилиндрийнхаа тоог багасгаал, V8 байсан бол V6 болвол нэг бол V6 байсан бол SWA4 турбо хөдөлгөөрлөөр шилжиж гэдэг юм. Аль болох жижигсгэл багасгаал нөгөө байгаль орчин дээрэлтэй экономи болох гол нэлээд тийм ядцсан үйлдэлийг хийж яхад Mazda эсрэгээр нь маш том нэг зөрөгтэй үйлдэл хийсэн. Тэр нь юу вэ гэхээр одоо бидний сайн мэдэх Toyota-гийн GZ, Nissan-ы RB, мөн BMW-гийн B58 гэх моторуудтай адилхан SWA 6 цилиндр ингэж уртааш нь байрлуулж өгсөн SWA 6 цилиндр 3300 турбо хөдөлгөөнийг цоо шинээр CX-9 дээрээ тавьж өгсөн байдаг. Хэрвээ Mazda залхуурсан бол
баг зэрэг сэтгэл дутсан бол Mazda дээр 2500 4 цилиндртэй юм хөндлөн турботой хөдөлгөөр CX-9-ээр тавигддаг байсан. Тэрийг бол тавьчих болохоор байсан байхгүй. Тэгэхээр Mazda TU цоошноор 3300 бүхэл бүтэн уртаашаа байрлсан бүхэлдэн 6 цилиндртэй нэг том турботой хөдөлгөөрийг өөрсдийн flagship буюу одоо энэ CX-9 дээрээ тавьж өгсөн байдаг. Тэгээ хороп нь бол мэдээж CVT биш. Яг 8 шатлсан автомат хороптой цуг холбож тавиад энэ мотор болон хороп хоёроо гол жижиг цахилгаан генераторыг бол тавьж өгсөн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө тэр нь ямар зорилттой ажилтдаг вэ гэх юм бол одоо турбо нь хитрхи том учраас заримдаа жоохон нөгөө буст орох гэж уддаг. Тэр буст орж ирэх үеийн хугацааг нөхөхийн тулд тэр цахилгаан мотор нь ажиллаж өгснөөр бустээ нөхөөд явдаг гэсэн. Тэгэхээр нэг ясандаа маш ухаалаг тэгсэн мөртлөө яг энтузиастуудын хайрыг татсан одоо 6 цилиндрийг тавьж өгсөн. Тэгээ турбогоо ч гэсэн тавиад төгсөн. Тэгээ мөн машины хөдөлгүүр маань нөгөө хойно өтөвчтэй платформ дээр байрлаж байгаа учраас утаашаа байна. Тэгвэл хөдөлгүүрийнхэн ерөнхийдөө маш том зайтай болчихдог хоёр талаараа. Тэрийгээ дагаад машин маань хэдий том биетэй, том зайтай ч ихсэн яг энэ хоёр хөдөлгүүрийн хоёр талаар маш том зай орж иж байгаа учраас өрүүл дарах үед энэ дугуйных нь үнцэг энгийн машинуудын ийм хөндлөн байрлсан хөдөлгүүртэй машинуудыг бодох юм бол нэлээд ингэ дарж өгдөг. Өрүүл нь одоо грац нэг юм дэ хоёр тишээ дугуйных нь хазаалт нь шал өрөөд. Тэрийгээ дагаад маневр хийхэд маш шивтэй юм байдаг Mazda. Ер нь Mazda-гийн аль ч машин дээр тийм байдаг. Тэгэхээр энэ болгон онцлогийг одоо өөртөө шингээсэн. Мөн инженерүүдийн зоригтой шийдэл, мөн компанийн удирдлагуудын зөвшөөрлөөр ингэж хоёр тал нэгдээд одоо яг энтузиаст одоо жишээ нь жинхэнэ бүх одоо баахан масс зориулсан хүмүүс масс юу сонирхож байгаа нь Mazda сонирн биш байгаа байхгүй. Яг энтузиаст хүмүүс, машинд хайртай хүмүүс юунд дуртай гэдэг нь Mazda маш сайн мэддэг учраас өнөө маргаашийн талхны төлөө энгийн хөдөлгүүр тавиагүй гэсэн. Тэгэхээр яг өөрсдийн ундаг тануудад ямар их хөндлөж машиндаа ямар их зүр сэтгэл зориулж байгаа нь эндээс харагдаж байгаа. Уг хөдөлгүүр маань 340 морь 500 ньютон метр тушиж байгаа. За цуга зургийнхаа нэг жоохон дууг сонсч. Ялчгүй л цуга зурга гэсэндээ өөрөө шүү. Ойролцоогоор нэг 6 секунд 6.2 моёр хавцаа байх шиг. Ерөөсөө яг л нэг GS 350 автай адилхан багт хурд авч байгаа. Тэгээд амын гол нь чинь нөгөө хойно өтгчтэй машины суурин дээр хийгдсэн учраас мангар баланстай. Хурдлах тусам бол бүр яг ингээл эргэлтэн дээр дарах мархад ч юм уу те. Айгүй намблаг. Тэгээд нэг гоё юм нь хүчний хуваарлалт нь яг нөгөө цэвэр хойно хөтлөгчтэй машины суурьгаа дагаад хойдолтой 70%, урдаа 30% байдаг. Тэнгүүд огцом хаа зөгөөл хөдөлгөөн хийх мих ч юм уу тий яг нэг тэр гоё спорт машин шиг бие авч явдаг болдог байхгүй. Гэж дарлаа. Гэлээ. Ийм харагдтай Япон кроссовер одоо өөр байхгүй гэж боддоо. Тэгээд 8 шатл автомат хороптой зөө. Paddle shift мангар гоё ажилтдаг. 4 3 2 даун шифт хийж байгаа нь хангалттай хурдан байгаа байхгүй. 1 хангалттай ууртай байгааз. Тэгээд би нөгөө түрүүн дугуй ярьсан шүү дээ. Нөгөө хөдөлгүүр маань уртаашаа байрлсан учраас хоёр талын моторын хоёр талаар нэлээд том подкело нэлээд том зайтай болчихж байгаа. Тэнгүүтээ ингээ маневр хийхэд ирэхэд бие авч явж байгаа амар амархан байна. Ерөөсөө нэг тийм том нүсэр дангар юм унтсан юм шиг одоо мэдрэмж бол төрдгүү гэсэн үг. Нүргэлж шít 6 6-тай кроссовер. Яг л нэг BMW бариад байгаа юм шиг. BMW л яг ийм мэдрэмж төрүүлдэг шít. Япон кроссоверуудаас хизээч ийм мэдрэмж авдаггүй байхгүй. Тэгээ би нөгөө өмнө хэлжсэн шүү дээ CX60 барихтаа бас их гоё байна. Даанч нөгөө хүчин жоохон дутаад байна гэж CX60-ын бичлэгийг үзчихсэн бол та бүгд мэдчихэж байгаа.
Тэгсэн чинь одоо яасан? Par гээл том хөдөлгүүр тавиад өгсөн, туур бутан цуг тавиад өгсөн. Одоо хүчний хувьд одоо ерөөхдөө өөлөх юм над баг үлдсэнгүй л дээ. Яг Mazda-гийн CX-60 болон CX-90-ээс. Би өмнө 60 дээр гоё байна. Явдал нь бол гоё намблаг байна. Үнэхээр тогтвортой байна. Гэхдээ хүч болохгүй байна гэжсэн бол одоо хүчин дээр шууд асуудлыг шийдэж өгч байгаа юм. За тэгээ ерөнхий явдлын хувьд биш үү те. Машин маань нэгт энийг санаж авах хэрэгтэй. 45 та дугуйтай байгаа. 21 та ободтой байгаа. Зарим нэг юмыг бол мэдээж жоох мэдрэх үедээ мэдэрнэ. Гэхдээ тийм айхтар бол юм тачгансан хатуу явдалтай бол биш. Их спортлог талтай. Амортизатор нь одоо ингээд хур зарвчтай юм гаргад айгүй гоё намблаг гарч гоё шингээж байгаа байхгүй. Яг болоод байгаа. Гэхдээ зарим нэг чулуу молон дөөр явах үед ч юм уу тэр үед жоохон мэдрэх тал бол байгаа шүү. Гэхдээ энэ асуудлыг байхгүй болохын тулд ободоо жижигсгээд өшөө жоохон өндөр дугуй тавьчих юм бол ямар ч асуудалгүй болчихно гэсэн үг. Яг одоо байгаа энэ сток эрзмээр нь 45 та дугуйтай байгаа. Энийг томруулах ихлээр дээдлийнх нь өндөг нь дээд гарны өндөг нь тулчаад байлаа. Тэгэхээр 45-аас 21 дээр 21 та ободон дээр 45-аас илүү дугуй бол тавих боломжгүй юм байна. Тэгэхээр заавал обод жижигсэж дугуй зузаатах хэрэгтэй болно. Тэгээ ерөнхий явж байгаа одоо энэ спорт мод дээр нь тавьсан бол ингээ араагаа түгжээд байгаа байхгүй. Кайфтай кроссовер надад сони юм аа. Ингэж машин би одоо Toyota Lexus 2-оос одоо насаараа хүлээсэн дээ. Яа нөгөө Camry-ийн суурин дээр хамаг дунд гарын кроссоверуудаа угсардгаа гэдээ би ч олон ч бичлэгэн дээр өгүүлсэн. Яагаад ийм платформ гаргаж ирээ тэрэн дээрээ хийчих болдгүй юм бэ? Тэгхийн бол танаа джипүүд яг гоё седан унж байгаа юм шиг гоё кайфыг өгнө гээл те би тэр тал дээр жоохон шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэнгүүд Mazda энэ дээр яг миний хүсэжсэн юм ихийг гаргаад ирсэн баг. Би энэ CX-90-ийг Монголд орж ирэх мангар удаа хүлээсэн. Тэгсэн чинь ороод ирсэн. Тэгээд явдал талаасаач тэр хурд хүч талаасаач тэр мөн битүүмж талаасаач тэр ерөөсөө ихтгэлийг бол алдсан юм байхгүй багт. Энэ салхины шилбэл нь 2 давхар зузаан голдоо хөвөл мөвөлтэй. Зам машиныхын доотлол бит битүү. Одоо ер нь нэлээд тийм замын дуу мөг маш сайн тус гардаг. Тэгээд хаалганууд нь мангар хүнд. Одоо цагт машины хаалга хөнгөрдөг болсон шүү дээ бүх машины. Тэнгүүд хаалга мал мангар хүнд. Машин маань өөрөө 2 тонн 200 кг жинтэй. Тэнгүүд битүүмжин дээр хүртэл татганаагүй, мотор перформанс талаас нь хүртэл татганаагүй бүх юмыг ер нь маш сайн зодоод өгчөд байгаа юм. Тэгээ салон арьсан суудлаа, арьсан салон гэж салооны хийц мээцэн чигдсэн байдлыг харах юм бол стол нэрээ одоо цагт ховордсон одоо хуучны сайхан Япон чанарыг эргүүлж авчирсан юм шиг тийм мэдрэмж төрөд байгаа. Тэгээ пайдал шифтнээс хөөх урамтай хурдан ажиллах юм аа. За яг өндөө спорт машин биш шүү дээ. Гэтэл маш сайн хийсэн бохоо хоропо, 8 шилт хоропо. 130-аас хойш маш бол ерөөс том турботой том джипүүд 140-оос хойш жоох удаашраад идэг ер нь. Энэ бол тийхгүй байна. Ер нь тасралтгүй шахаж идэг бүүст нь. Яг го мэдээж хос турботой одоо машинуудтай давхар гიშх юм бол жоохон гарахгүй байж магадгүй. Яг хойно явна. Ягаад тийм бол нэг том сингл турботой байхгүй юм чинь. Одоо шинэ BMW X-Flow ч юм X6 заавал хос турботой байдаг. Хос турбо нэг хамаагүй хурдан spool up хийдэг буюу boost нь хурдан орж ирдэг. Том турбоны нэг дутагдaltaй тал нь boost жоохон удаан орж ирдэг. Гэтэ яг тэрийг Mazda өөрөө зохицуулах гэж тодорхой хэмжээнд нөгөө mild hybrid маягийн ямар шийдэж өгсөн байгаад байгаа. Гэхдээ мэдээж тэр бол twin turbo гэдэг юуг бол гүйцэхгүй гэсэн үг. Тэгэхээр twin turbo гараан дээр хамаагүй хурдан байдаг. Single turbo гараан дээр жоохон удаан байдаг. Яагаад гэвэл тодорхой хэмжээнд хөдөлж ихсний дараа хүч орж ирдэг учраас машиныхаа энэ характерыг бас ойлгодог байх хэрэгтэй гэсэн үг. Би нэг том турботой машин унж байгаа шүү гэдэг. Тэгэхээр boost орж ирэхэд тодорхой хэмжээний баг зэрэг хугацаа хэрэгтэй. За тэгээд мэдээж нөгөө хойно хөтлөгчтэй платформ маань учраас маш гоё намблаг байж чадаад байгаа. Би одоо ингээл яг седан унж байгаа юм шиг мэдрэмжийг бол авч байна. Энэ мэдрэмжүүдийг би бол Япон дунд гарын джипүүдээс их хүсдэг байсан. Гэтэл Mazda гэдэг брэнд хийгээд гараад ирсэн учраас миний сэтгэл бол маш өндөр байгаа. Ялчгүй л яг нэг тийм. Тэгээд энэ явхад анги нь ба шүү дээ. Ингээ хараад хахад нилээн зузаан, нилээн бахим тэр нэг галуу шуу машуу гэж ярьдаг. Тэгээд урд хойд татуургууд, матуургууд тэгээ хинхэн тэр гам дандаа юугаар хийгдсэн мэлээ л да. Гангаар хийгдсэн мэлээ. Тэгээ ингээ хараад үзэх юм бол явхад анги дээр ч гэсэн маш нилээн очоод үүтгсэн байгаа. Хоёрын хооронд хугарч гарч юм ч гэдэг юм уу. Тиймэрдүү юмар ерөөс хийгээгүй. Нилээн гой материалууд ашигласан мэлээ. Гэхдээ энэтэй бол ер нь зүгээр явахгүй юм байна. Яалчгүй л үнэхээр эрэхтэй характертай. Тэгээ гүйс төрүүлж мөрүүлгээд.
хүч мөчн дээр бол дутах юм аа. Бүхэлд нь 500 Нм шүү дээ. 500 Нм мөсөж ингэ чинь тоглоом биш байхгүй. Баагүй биш. Баргийн машинтай үзэлцэн. Яг хоо твин турбонуудтай үзэлцэх юм бол яг бүксэн дээр нь л явах бах. Гараан дээр жоохон хоцрох бах. Хойноос нь төгөө бүксэн дээр ирчин. Бусдаар бол нэг тэгж та юу бол алгал байна. Нэг анхаарах хэрэгтэй юм байна. Энд чинь турботой хөдөлгүүр шүү дээ. Бид нар турботой хөдөлгүүртэй машин унаж байгаа тохиолдолд ерөнхийдөө 92 ч юм уу Евро 5 92 бол яг нэг хийгээд ах нь бол тийм ч зөв шийдэл бол биш. Ер нь турботой хөдөлгүүртэй машин унаж байгаа бол 95 буюу түүнээс дээш бензин хийх хэрэгтэй байдаг. Ядаж нэг ээлжлээд ч юм уу те. Нэг хэсэг хугацаанд Евро 5 92 хийж байгаа. За сардаа нэг удаа 95-аар банкад дүүргээд ч гэдэм юм. Тэгэж ээлжиж явах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол нэг октан багтаа бензин чинь эрт эсэрчдэг. Яг олон дээшээ шатуун Porsche тултал шахсан үед эсрэх хэрэгтэй байтал октаны тоо бага байх юм бол эрт эсрээд тэгээ тэрнээсээ болоод дутуу шаталт үүсдэг. Дутуу шаталт үүсэх юм бол мотор чинь клапангуудын толгой болон агаарын хоолой бүгд нагаартна. Тэгээ нагаарцаргаа жоохон хүчгүй болон доголдсон ч гэдэг юм уу. Тиймэр дүүний сөрөг зүйл бол байдаг. Тэгэхээр аль болохоос бензиндээ анхаарч явах хэрэгтэй. Мөн турбодой хөдөлгүүр өөр яах хэрэгтэй байдаг. Тэгэхээр турбодой хөдөлгүүр маш их халуун ажилладаг. Тэгээ турбон дотор тос орж эргэлддэг. Тэр халуун турбо дотор тос эргэлдэж байна гэдэг маань нэг өсөндө тос нь хурдан бохирдно гэсэн үг байдаг. Тос хурдан бохирдоод эхлэх юм бол тос маань тослох чанараа алдна. Тэгээд ерөнхийдөө мотороо хамгаалж чадхаа болдог. Нэг өсөндө бид нар тосоо аль болох ойрхон буюу 5000 км-с хэтрүүлэхгүй хугацаанд сольж хэвших хэрэгтэй. Тэгэх юм бол турбодой хөдөлгүүрт ямар нэг асуудал үүсэх нь маш бага. Гэхдээ бензин, тос, мөн агаар шүүгч гуравт ач холбогдол гэж байгаа хэрэгтэй. Монголын нөхцөл бол маш их бохирдолтой, тоосчлт ихтэй, шороотой гэдгээс ихсүүлээд агаар шүүгч тэсгүй амархан бохирддог. Агаар шүүгч бохирдох юм бол агаарын урсгал чинь жоохон саадтай болоод ирнэ. Агаарын урсгал саадтай болох юм бол мотор руу арж байгаа агаар багасаар мөн л дутуу шаталт үүсгэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр одоо цагт ер нь бүхэл юм турбо болоод байгаа шүү дээ. 2.0 турбо, 2.4 турбо. Тэгэхээр бид нар бензин болон тосондоо маш сайн анхаарал хандуулж чадах юм бол эдгээр Япон хүний гараар, Япон философоор, Япон улсад бүтээгдсэн эдгээр машинууд хизээж асуудал үүсэхгүй. Ер нь бол тэрийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Хуучны нөгөө дүлий мотортой, дүлий дээр үе машин үсгээд төсөөлөл юу ч хийхгүй унаал. Яах ч түштэй ахна махна гэл шинэ машин зүгээр өгдөө штэ гэсэн тиймэрдүү жоохон тийм хэнэггүй хандлага хаях хэрэгтэй. Тэгсэн байхад л уг машинууд дээр бол асуудал бол үүсэхгүй. Барихад зугаатай байна, кайфтай байна, зай бол хангалттай том байна, машин хүчтэй байна. Явдал нь яг л спорт жижиг тэрэг шиг байна. Одоо энэс өөр яг юу хүсэх юм? Ингээ бодоод үзэхээр ерөөсөө яг энэ Япон машинтай, Mazda өөрөө ер нь Япон машинтай өрсөлдөх ямар сонирхолгүй байх шиг байна. Шууд яг герман руу чиглээд байгаа байхгүй. Машины бүтэц, явах үе данг, мотор, мөн гадна дизайн, дотор дизайн гэсэн бүх юм дээрээ маш сайн анхаарч чадаад байгаа. Тэгээ одоо нэг Монголд нэг үлэг болсон нэг яриа байгаад байна шүү дээ. Машин юм уу Mazda гэл. Mazda гэдэг машиныг ярих болгонд нэг машин мэддэгч вэ, мэддэггүйч вэ нэг рандом нөхөр гарч ирсэн. Машин юм уу Mazda гэл. Тэр яриаг сонсоход миний жоохон инээд хүрээд идэх юм. Уул нь ингээд жоохон хэрвээ юм уншиж судалдаг, интернет ухдаг. Тэгээ нэг баг зэргийн нэг энгийн төвшний нэг англи хэлтэй бол уул нь дэлхийн ертөнцийн Mazda-гийн тухай юу гэж хардаг тухай бүх мэдээлэл уул нь ил байгаад байдсан шүү дээ. Ялангуяа австралчууд бол амар их ундаг, Канадад цас их ордог, Канадад маш их ундаг. Тэгээ Америкууд бас маш ам сайтай байгаа. Европчууд бас маш их ундаг. Тэгээ дандаа нөгөө хамгийн чанартай, хамгийн reliable гэсэн брэндүүд дандаа топ байр эзэлж явдаг Mazda-гийн. Яг хэдийн нөгөө Toyota Lexus шиг масс борлуулалт хийдгүү ч гэсэн одоо үйлдвэрлэдэг цөөхөн хідэн машина маш чанартай, маш сэтгэлээс ингэж шингээж бүр яг гар урлалаар гадна дизайныг хүртэл бүр нөгөө Code of Philosophy гэдэг одоо нөгөө Soul of Motion буюу бүр яг нэг одоо хөдөлгөөний амин сүнс гэж нэрлэдэг юм байлээ. Яг нөгөө зогсож явахдаа ч гэсэн явж байгаа юм шиг харагдах тэр дизайныг одоо Mazda брэнд хийж чаддаг байхгүй. Тэгэхээр машиныхаа гадна ч бай, дотор ч бай бүх зүйл тэгж нөгөө тултал нь ач холбогдол өгөөд бүр яг хүний нүдээр одоо ямар нэг машинаар биш хүний нүдээр ингэж бүр ингэж инженер нь өөрөө нүдээрээ харж ингэж тувар хөдгөрийг ингэж шалгаж малгаж гаргаж ирдэг юм байлээ л дээ. Тэгэхээр Mazda-гийн машин үйлдвэрлэлийн төвшин бол аль хэдийн бүр өөр төвшөнд уулна очичоод байгаа байхгүй. Аль хэдийн нөгөө дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөөд нэлээд олон хэдэн жил болцсон байхад айл тэр нөгөө 2000 оны үед Mazda дөнгөж анх Монголд орж ирэхэд бидний ундаг машин бол хинхэн нөгөө солонгос машин зөнхөлдөг байсан шүү дээ. Accent, Verna, Elantra, Sonata 2 гэдэг. Тэр үед Toyota ч ерөнхийдөө сургаггүй байсан. Toyota үздэг застдаг хүнч ховор байхад Mazda брэнд давхардаж орж ирээд тэгээд бүр сэлбэгч байхгүй, үздэг хүнч байхгүй, хинхэн солонгос машинаа застдаг. За арай нэг наагавар дөнгөөр хитэн Toyotагаа застдаг үед Mazda орж ирсэн болохоор
хинч үзэж харж чадахгүй, ямар ч сэлбэг байхгүй. Тэгээ бусад нөгөө Toyota болон Hyundai-гийн машинуудаас шал ондоо байдаг гэж байгаа байхгүй. Бүх юм нь үйлдвэрлэгдсэн юм ингээ задлаад харахаар тэгмээ тэрнтэй холбоотой тэр үед нэг тийм одоо толгой холбосон ч юм уу нэг тийм үлэг бас нэг яриа гараад ирсэн. Тэгээ тэрийг айл одоо энэ 2026 онд яриад байж идэх хүмүүсийг харахаар жоохон харамсалтай санагддаг л та. Жоохон юм уушиг судлаач тий. Юун тэр толгой холбосон үгүй. Одоо Mazda гэдэг брэнд ч өөрөө шал өөр төвшөнд очичоод байгаа. Тэрийгээ бүр ингээл хэдийн батлан харуулчаад байгаа. Тэр яриа бол ерөөсөө Монголд үүссэн жалга товны яриа, Монголд бол дуусж байгаа тийм жалга товны яриа баг. Одоо болтол ингээл Mazda MX-5 гэдэг байдаг шүү дээ. Бүр нөгөө 90-д онд үйлдвэрлэгдсэн нүд нь ингэж хаагд нэгдэг. Тэр Mazda энэ тэр зүгээр явж л байж гадаад ч тийм Монголд ч нэг шиг улаан байдгийн. Тэгээ мэдгүй одоо тэгэл нэг жоохон ингээд гоё машины тухай ярингүүт үнэхээр ингээд боломжтой үнэхээр бүх юм нь сайжирсан батлагдсан машины тухай ярингүүт нөгөө машины муу Mazda гэдэг яриагаа одоо уулын жоохон болчих хэрэгтэй юм байна шүү дээ. Австралиас их Mazda их сүүлийн үед их орж ирдэг болчиход байгаа. Австралиас буруу үрэлтэй Mazda их орж ирдэг болоод байгаа. Хийх нь маш хямдхан байлээ. Тэгээд Австралиас хэрвээ орж ирсэн Mazda авах гэж бол маш няхуур, маш болгоомжтой хандаарай. Цаатлынх нь үүх түүхийн шалгаарай. Австралид их нэлээд их үер мүер болдог. Тэгээд осолд орсон машин их орж ирдэг. Үерт автсан, усанд автсан, тог цахилгааны асуудалтай машин бас их орж ирдэг. Тэгээд ер нь хямдхан байдаг. Тэгээ манайхын энд аргалаад эвтэйхэн зардаг. Би тэрийг маш сайн мэднэ. Тэгэхээр машин гэдэг зүйл чинь өөрөө таны амьдралыг болон гэр бүлийнхний чинь авч явдаг зүйл учраас машин авахдаа маш сайн ач холбогдол өгж явах хэрэгтэй. Одоо цагт бүх юм ингээд дижитал болцсон, интернет нээлттэй байгаа цаг үед зөвхөн хүний амаар биш өөрөөсөө судалж мэдээд тэр нэг $5-10 төлөөд тэр үйлчлэгийг нь аваад ялангуяа Австралиас орж ирж байгаа тэгээ Америкаас орж ирж байгаа Forerunner-ууд гэлтэй ер нь бол ноото машинууд их байгаа шүү дээ. Тэднийг маш сайн шалгаж авч явах хэрэгтэй байдаг шүү. Энийг захиж хэлэх гээд би бас мартаад тэгээ ойр нөө бичлэг хийх зав гарахгүй жоохон удажлаа. Тэрэн дээр анхаарч явах хэрэгтэй байдаг шүү. За тэгээ шинэ машин юм чинь мэдээж опшнгуудыг бас ямар хуу опшнтой байгаа хүмүүс сонирн байж магадгүй. За ингээд ерөнхий салоныг ингээ харах юм бол арьсан өрүүлэлттэй, арьсан суудалтай, арьсан салонтой, Bose брендийн спикертэй. Спикерийн дууралт нь бол маш гоё дуурдаг. Цонхны шил нь 2 давхар буюу нэлээд битүүм цайтай голдоо юм хувилтай шилтэй. За тэгээ аюулгүй байдлын системүүд нь бол бүгд багтсан юм билээ. Нөө Mazda-гийн iActive Sense гэх технологи байдаг. Blind spot, тэгээд автомат тоормж, 360 камер, уртлын машиныг нөгөө дагдаг. Мөн автоматар тоормжлол, автоматар хурдаа нэмдэг, радар cruise controlтэй, замын цагаан зураас мэдрэгчтэй, wireless chargerтэй, Apple CarPlay болон Android Auto мэдээж багтаж өгсөн байгаа. Тэгээ iStop буюу хөдөлгүүр амрагчтай. Хөдөлгүүр амрагч нь ганц тоормж гэхэд амар хаахаас гадна шулуун замдаа мөн өнхөрөх үед хааснаас хүлээ авах үед ялгаагүй бас мотор амрагч нь ажиллаж өгдөг. Тэгээ тодорхой хэмжээний нэлийн бензин хэмнээ явчихдаг юм л. Тэгээд нөгөө drive mode selector нь спорт болон off-road гэсэн хоёр горимтой. Off-road горим ер нь нэлээд ховор байгаад идэг. Ялангуяа юм crossover сегментэн дээр тэнгуут CX-90 болон CX-60 дээр off-road горим орж ирсэн байдгаараа бас нэг онцлог давуу талтай байгаад идэг. Тэгээ энэ талын энэ ингэж хоёр онгодог битүү Type-C-ийн уралтуудтай. Хөгжмийнх нь хөгжим нь бол touchscreen байхгүй. Бүгдийн сайхан ингээд shift knob-ороо ингэж эргүүлээд удирдах болдог. Тэгээ миний нэг гол анхаардаг зүйл бол машины парны удирдлагууд товчлуураар шийдэгдсэн байна уу эсвэл touchscreen-аар харьцахаар байна уу гэдэг нь надад их чухал байдаг. Энэ дээр яг гоё бүх юм товчлуураараа пар нэмж хасах, градус тааруулах ч гэдэг юм уу эсвэл суудлах халаах хөрөхийн, өрүүл халаах хөрөх бүгднгийн товчлуураар шийдэж гисэн байна. Тэгээ шилэн дээвэртэй, лүктэй тэрийг онгойлгож хааж болно. Тэгээд нэг сонирхолтой функц нь жолооч нь орж ир суунгууд жолоочийн нүдийг автоматар таниад тухайн жолоочтой таарсан одоо суудал болон өрүүл толь зэргийг автоматар тохируулдаг нэг тийм бас нэг ухаалаг системтэй юм байна. Одоо их мэдсэн шаардлагатай бүх опшныг урдаа бол шингээсэн байдаг. Энэ хаалган систем мунаг хүнд хийгдсэн юм байна. Ялчгүй нэлийн өөр багт. За хойдлын опшны хувьд гэх юм бол за хойшоо үлээсэн пар нь эндээ байрлаж чинь тийм бүгдийг гоё товчлуураараа шийдэж чинь суудлах халах товчлуур нь эндээ унтрааж засах гэдэг бүгд товчлуураар Type-C-ийн хоёр шиг оролт эндээ байрлаж чинь парны хавхлаг нь эндээ байна. Тэгээ энэ тоховчн дээр ийм хоёр шиг аягны суурьтай. Тэгээд энэ тоховч их сонирхолтой байгаа. Энэ голын ер нь машины тоховчууд нэлийн хатуу байдаг шүү дээ. Нэг тийм ингэж нэг гоё ингэж суух харахгүй. Тэнгүүд яг ингээд энэ буудан дээр тохиолдож байгаа юм шиг буудан налаа сууж байгаа юм шиг тийм зөөлөн материалтай. Аюу зөөлөн хийцтэй юм. Нэлийн тухтай мэдрэмжийг төрүүлэхээр. Тэгээд цэлийсэн лүкнүүд нь ингээ харагдчихээн. Тэрнээс гадна мэдээж ярихгүй өнгөрөх болохгүй зүйл бол зай явах таахгүй. Одоо ингээ уртлын суудлыг бол
төрхийн урагшил шахсан юм байхгүй. Би түрүүн яг өөрөө сууж исэн арзмаараасаа бууж ирээд буцаад өөрөө хойнд суухад уртлын одоо энэ өвдгөний зай ийм хэмжээтэй байгаа тох. Тэнгүүтээ таазны зай ийм хэмжээтэй байгаа. Тэгээ энэ хөшгтэй бас болцсон байна. Тэгээд ер нь нэлээд одоо том болчиход байна л да. Mazda-ч хүмүүс ер нь нэлээд жижигхэн, за ялангуяа CX-5 загвар бол хөрхэн жижигхэн, дараа нь CX-60 арай том. Тэнгүү CX-90 дээр яалчгүй нөгөө гэр бүлийн хэрэгцээг цөм багтсан гэсэн шиг хаашаашаага дангаар тэгээ ерөөсө тулж молох давчуу мэдрэмж төрүүлсэн юм бол огт байхгүй болчих. Тэгээ энэ суудлууд нь урагшаа ундсан юм билэ. 3 дугаар ирээний суудлаа бас урагшаа унгааж болно. Тэгэх юм бол ингээ үргэлжлэн ор болчих болж байгаа байхгүй. Тэгээ би өөрөө ороод хөвтөхэд хөл мөл багажлуу тулсан юм байхгүй, багажны хаал руу тулсан юм байхгүй, дээшээ толгой тулсан юм байхгүй л. Энэ нэлээд том хэмжээний ор шиг болчихжээ. За багажны зайны хувьд гэх юм бол энэ нэлээд салхитай байгаа болохоор ойлгоорой жоохон сони ярьж магадгүй. Багажны зайны тухайд гэх юм бол мэдээж 3 дугаар игнэний суудал босцсон үед, нэмэлт хоёр суудал босцсон үед зайн бол харьцангуй жижигхэн. Гэхдээ заавал 7 хүн банк сууж явна гэж юу аах вэ? 7 хүн суух шаардлагагүй гэх юм бол энэ хоёроо ингээд татаал унгаачих. Тэгвэл хангалттай том зайтай болчихно. Ер нь хүссэн юм ачаад явж болохоор бүр хүсэх юм бол мэдээж уртлынхаа 2 дуурын суудлаа унаад ор болчихно. Тэгээд Type-C аягны оролтоос гадна нэг сонирхолтой байгаа юм нь энд 220 вольтын оролт байрлсан байгаа байхгүй. Тэгэхээр ус буслах ч юм уу ийм цахилгаан бараа залгаад ашиглаад явах ялангуяа аял зугаалгаар явж явах үед яг энэ оролт бол маш хэрэгтэй байдаг. Гэх мэтчлэг. Тэгэхээр CX-90 бол миний ойлгож байгаагаар ер нь бол яг уламжлалт Япон бүтцгээс илүү Европ руу нэлээд чиглэсэн бүтцтэй. Бүх юмныхаа түвшинт гэсэн үг шүү дээ. Түрүүн хэлсэнчлэн мотор, хороп, явгад ангийн бүтц, мөн гадна дизайн. Тэгэхээр ерөнхийдөө яг миний харж байгаагаар бол Европуудтай нэлээд өрсөлдөё. Европуудтай алстай үзэлцээл гэсэн тийм зорилготой байгаад юм шиг байна. Адилхан Япончуудтай өрсөлдөх нь Mazda брэнд нэг сонирн биш. Хамгийн гол нь бас үнийн хувьд маш боломжтой байгаа байхгүй. Одоо жишээ нь яг адилхан Герман кроссовер сонирхож байгаа хүний хувьд ч юм уу те. Герман кроссоверуудаас хамаагүй хямдхан мэдээж BMW X6, X7, X5 бол хамаагүй хямдхан. Бензин GL, GL-с бол маш хямдхан. Тэгээ хамгийн сонирхолтой бас нэг факт нь шинэ Lexus RX-с бас хямдхан байдаг. RX 500, RX 350H гэдэг загварууд бас хямдхан байдаг. Тэгэхээр ингээд яалтчгүй нэг дээгүүр ингээд цохиод ороод ирчээд байгаа биз. Үнийн хувьд ч тэр бүтцийн хувьд ч тэр үнэхээр яг машин зөвхөн А-гаас Б цэглүү хүргэдэг биш. Тэгээд нөгөө кроссовер авч үний гингүүд нөгөө уйтгартай характер, уйтгартай тэр бүтц хэв шинжээс нь уйдаад байгаа хүний хувьд маш гоё сонголт гарч ирчээд байгаа байхгүй. Үнийн хувьд болон бусад бүх зүйлсийн хувьд. Ялгаагүй Япон брэнд, Япон философор, Япон инженерийн гараар Япон улсад үйлдвэрлэгчид наашаа орж иж байгаа байхгүй. Америк бол аль хэдийн хүлээн зөвшөөрсөн CX-70, CX-90 бол маш сайн худалдаж авч унж байгаа юм билэ. Toyota Highlander-аас илүүтэйгээр Америкт бол өөрсөлдөх машинууд нь хамаагүй их юм билээ шүү дээ. Honda Pilot, Toyota Highlander өөр юу ч байлаа да. Тэднээс илүү одоо нөгөө бүтц бүх юмхаа хувьд хамаагүй өөр төвшөнд байгаа учраас илүү германлууд өгсөн байгаад байгаа учраас адаглаад энэ өрүүлийг барихад хүртэл айгүй сонирм. Яг BMW-ийн өрүүл барьж байгаа юм надад санагдаад байгаа юм. Ийм нарийнхан тэгс айгүй хөрх юм жижиг хамаагүй жижигтэр бүтцтэй. Тэгээ барихад айгүй нарийнхан эвтэйхэн. Яг ингэ спорт өрөөр юм шиг байгаа юм шиг санагдав. Япончууд ийм хийж болдог байсан байгаа байхгүй. Тэр ингээ өөрсдөө баталж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн CX-90-ийн хувьд бол ийм байлаа. Тэгээд жоохон юм уншиж судалдаг байх хэрэгтэй хүн гэдэг ер нь дэлхийн ертөнцийн даяар юу болж байгааг автомашин сонирхдаг хүмүүс, автомашин худалдаж авахар төлөвлөж байгаа хүмүүс нэгнийгээ дагаж машин, нэг массыг дагаж машин авдаг биш. Өөрөө судалж толгоогоороо ер нь машин авдаг байх хэрэгтэй юм шиг бол надад санагддаг. Өнөөдрийн дугаараар хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр бай.